За эхний асцендентийн 10 дугаар сарыг ямар байхыг харцгаая. За эхний асцендентийг эрхшээгч бууд гараг нь одоогоор 5 дугаар хаус болох жинлүүрийн орд дээр зочилсан байна. 5 дугаар хаус нь зугаат цэнгэл таныг зугаатай болгодог, баясгадаг, хөгжилтэй ойлгодог, тийм бүх төрлийн зүйлсийг хэлж болдог. Магадгүй зарим эхний асценденттэй хүмүүсийн үед шоу цэнгийн зугаат цэнгэл өгөөний шүүж магадгүй. Эсвэл хоббиндоо илүү их анхаарж байгаа, эсвэл ямар нэгэн байдлаар үр хөвгттэй холбоотой сэдвүүдээр илүү ихээр төвлөрж байж магадгүй. Харин зарим нь хосын харилцаа, романтик харилцаанд илүү ихээр төвлөрж байгаа цаг үе байж болох юм аа. Өөрийн дуртай зүйлдээ хөрөнгө оруулалт хийж байгаа цаг үе өрнөж байна. Бууд гараг нь хурдан хөдөлгөөнтэй учраас 10 сарын 7-нд 6 дугаар хаус олох хилэнцгийн орд руу нүүн. Тэгэхээр 7-оос хойш өдөр тутмын рутин, ажил мэргэжил, хариуцлага өдөр тутамдаа ингээд уй туртаацсан хийх шаардлагатай байдаг зүйлс таны ажил мэргэжил эсвэл асран хамгаалах үйл хэрэг эсвэл бусдад үйлчлэх үйл хэрэг өөр тохиолдолд энэ нь таны pet буюу тэжээвэр амьтантай холбоотой зүйлүүд илүү хэрэгжүүлж болох юм аа. Гэхдээ 6 дугаар хаус нь бас өвчин эсвэл ангаахтай холбогддог учраас энэ үед эрүүл мэндийн асуудлуудаар бас төвлөрөх боломжтой гэдгийг санаарай. 19 сарын 29-нд Нумын орд буюу 7 дугаар хаус руу нүүн. Тэгэхээр 29-наас хойш хосын харилцаа, гэрээ хэлцээр, түншлэл гэх мэтлэн бүх төрлийн нэг харилцаанд төвлөрөх цаг үе болох болно. 10 сарын 2-нд Бархас сайд гарагтай бууд гараг дөрвөлжин аспект үүсгэн. Тэгэхээр 9 сарын 29-наас 10 сарын 4-ний хооронд эхний асценденттай хүмүүс гэгээлэг, урам зоригтой ямар нэгэн зүйлийг хийх тийм хүсэл эрмэлзэлтэй арай гэгээлэг өөдрөг урамсгалтай болж магадгүй. Өөр тохиолдолд бусдад зааж сургах эсвэл байлдан дагуулах тийм нөхцөл байдал үүсч магадгүй. Эсвэл таны бие чинь жоохон тийм хүн өвдөжсэн бол энэ үед сэтгэл санааны асуудал нь бас жоохон тийм хүн байсан бол энэ үед сэргэх боломжтой, илэрших боломжтой юм аа. За 10 сарын 7-нд бууд гарагт Плутотой дэлхийн ван гарагтай дөрвөлжин аспект үүсгэн 7-аас 8-ны хооронд жоохон даун болж магадгүй. Ямар нэгэн байдлаар жоохон хүнд хэцүү, дарамттай тийм нөхцөл байдалд орж магадгүй. Эсвэл бие өвдөх, эсвэл таны эргэн тойронд хүрээлэл чинь жоохон тийм токсик байх ч юм уу те, жоохон сөрөг үе. 7-ноос 8-ны өдрүүдэд анхаарал болгомжтой байгаарай. За 10 сарын 20-нд бууд гараг ангараг гарагтай уулзж байна. Тэгэхээр 14-ноос 28-ны хооронд ангараг гарагтай уулзж байгаа болохоор та хурдам шаламгай, зоригтой, шулуун тийм хандлагатай байж болох ч гэсэн ямар нэгэн байдлаар жоохон өрсөлдөөнтэй уур амьсгалтай байгаад эсвэл бусдаа жоохон үйл ойлгосож муудалцахаас сэргийлэх үйл зохистой. Өөр тохиолдолд та хурдан шаламгай, шулуун шудраг тийм хандлага эрчимд нь. Сүргээр харах юм бол ангарагийн нөлөөнөөс үдэж гэмтэж бэртгэс сэргийлээрэй. За 10 сарын 24-нд бууд гараг Бархас сайд гарагтай 3 аспект үүсэж чинь. Тэгэхээр 21-с 28-ны хооронд бас нөлөөлж байгаа. Тэгэхээр өмнөх аспектын нөлөөтэй ижил цаг хугацаанд хамтдаа нөлөөлж байгаа учраас энэ үед биеийн хүчний ажил, хүнд хэцүү биеийн хүчний ажил хийж байгаа ч юм уу, тийм завгүй байгаа хэрнээ бас тэр хөдөлмөрсөн, зовсон хэрээр өсөлт, дэвшилттэй гэгээлэг бас үе байж болохоор харагдаж байна. За 10 сарын 26-нд буюу ижил цаг хугацаанд өмнөх аспекттэй ижил цаг хугацаанд 10 сарын 26-нд санчир гарагийн нөлөөг авч байна. Бархас сайд санчир гарагийн нөлөө хамтдаа орж ирж байгаа нь юу гэсэн үг гэхээр та нэг тийм том хүн шиг жоохон хариуцлагатай нөхцөл байдалд орж магадгүй юм байна. Өөр тохиолдолд санчир гарагийн сүргээр харах юм бол таны эрүүл мэндийг жоохон тэгж магадгүй. Эрүүл мэндийг жоохон муудах гэдэг магадгүй. Эсвэл жоохон даун болгоод жоохон илүү юмсыг нухацтайгаар харж илүү газарцсан уур амьсгалтай, илүү төвчээр шаардсан уур амьсгалыг танд мэдрүүлж магадгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ 10 сар бол тийм сайн тамуутай жоохон ээлжилсэн тийм холимог олон янзын гаригуудын нөлөө орж ирж байгаа сар бололтой. За 10 сарын 30-нд Тэнгэрийн ван гарагийн нөлөө орж ирнэ. Тэгэхээр 29-ноос 31-ний хооронд ямар нэгэн зүйлийг гинт болох эсвэл гинтийн тийм сайн тийм гинтийн час хийсэн санаа танд орж ирэх ч юм уу, эсвэл хийхгүй үжсэн зүйлээ хийх, эсвэл хийн гэсэн зүйлээ хийхэ болох гих жишээний байдлаар ямар нэгэн байдлаар энэ жоохон гинтийн таамаглаагүй сюрприз барих нөлөө Юранаас авчирна. За Юранаас нөлөөг сайн бас муу гэж хэлэхэд хэцүү юу та чинь гинтийн байх болно. За 7 дугаар хаус болох хосын харилцаа, гэрээ хэлцээр, түншлэл гэх мэтлэн бүх төрлийн нэг харилцааны уур амьсгалыг харцгаая. 10 сарын 20-нд Бархас сайд гараг бууд гарагтай дөрвөлжин аспект үүсгэн 9 сарын 29-наас 10 сарын 4-ний хооронд бол хүмүүстэй уулзахнаас цааш явах нийгэмших шаардлага гарч болно. За 10 сарын 8-нд Бархас сайд гараг сугуур гарагтай sextile аспект үүсгэн 5-наас 11-ний хооронд хосын харилцаа гэх мэтлэн бүх төрлийн гэрээ хэлцээр бүх төрлийн нэг харилцаанд эрэг таатай уур амьсгал бүрдэж, бусдад таалагдах үйл хэрэг ихэд тааламжтай байна. За 10 сарын 17-нд Бархас сайд гараг нартай дөрвөлжин аспект үүсгэн тэгэхээр 14-нээс 21-ний хооронд тариу тануу харилцаатай юм бол харилцааны ил болож бусдын анхаарлыг татаж энэ миний найз залуу, энэ миний найз охин гэсэн уур амьсгалтай байж болно. Эсвэл өөр тохиолдолд хин нэг нар шиг дүр одоо хин нэг чадварлаг хүнтэй уулзах, чадварлаг хүнтэй хамтрал хийх боломжтой үе юм аа.
За 10 сарын 24-нд Бархав сайд гараг бууд гарагтай 10 сарын 28-нд Бархав сайд гараг ангар гарагтай гурвалжин аспектыг үүсгэж байна. Тэгэхээр энэ бууд болон ангар гарагийн нөлөө хамт орж ирж байгаа нь 21-ээс 11 сарын 3 хүртэл нэг харилцаан дээр үйл ойлголцох, маргалдах, муудалцах, хэрэлдэх, зодтолдох гэх зэрэгээс нэлээд болгоомжлолт сэргийлэх хэрэгтэй. Өөр тохиолдолд энэ нүүж суух гэх мэтлэнгээр тэм хөдөлгөөнтэй өөр амсгалыг бүрдүүлнэ. 10 сарын 30-нд бууд гараг Тэнгэрийн ван гарагтай эсрэгцэн 29-өөс 31-ний хооронд гинтийн байдлаар гэрээ туслах эсвэл гинтийн байдлаар салах эрсдэлтэй. Өөрөөр харах юм бол гинтийн байдлаар хүмүүстэй уулзах эсвэл гинтийн байдлаар гэрээ хийх гэх жишээгээр нөлөөлж болох юм аа. Юранаас нь сайн чиж олон муу чиж олон. За 10 дугаар хаваас болох ажил мэргэжил нийгмийн харилцаа карьерийн үр амьсгалыг хартгаая. За 10 сарын 2-нд Бархав сайд гараг бууд гарагтай дөрвөлжин аспект үүсгэн 9 сарын 29-ээс 10 сарын 4-ний хооронд бичиг цаастай харилцах, бичиг цаасны ажлыг суралцах, мэдээлэл дамжуулах, маркетинг хийх, хүмүүстэй харилцах үйл хэргүүд нь эрчимж нь эсвэл ийш тийшээ явж хөдөлгөөнтэй байна. 10 сарын 8-нд Бархав сайд гараг сугуур гарагтай секстэл аспект үүсгэн 5-аас 11-ний хооронд чухал ажлын ярилцлага, чухал ажлын уулзалт, гэрээ хэлзээр өөр нөгөө түнштэй таалагдах шаардлагатай үйл хэргүүд, хүмүүст таалагдах шаардлагатай үйл хэргүүд ихэд эрэг таатай боломжтой байна. Дэжгүй эрэг таатай үйл байна. Сугуур гарагийн нөлөөнд. За тэгс нэ 10 сарын 17-нд Бархав сайд гараг нартай дөрвөлжин аспект үүсгэн 14-өөс 21-ний хооронд ажил мэргэжлийн сэдвийн хүрээнд таны одоо хийж буй ажлууд чинь бүгд бусдын анхаарлыг татах боломжтой юм хийсэн ажлаа төслөө ил гаргаж танилцуулах ч юм уу эсвэл таны ажлын газар таны хийж байгаа зүйлд бүгд анхаарал чинь төвлөрнө. Энэ үед таны хийж байгаа зүйл чинь сайн ч вэ, муу ч вэ, ямар нэгэн сайн хийсэн бол сайн талтын ил гарна, муу хийсэн бол малдата талчин ил гарах боломжтой. Учираас яг энэ нарны нөлөө орж ирж байгаа 14-өөс 21-ний өдрүүдэд яг дүрм журмын дагуу ажиллаа ихэд бол асуудалгүй. Хэрвээ ямар нэгэн алдаатай таад байсан бол тэдгээр нийл болох эрсдэлтэй. 24, 26, 28, 30-нд эдгээр дөрвөн аспектэнд бүгдээрээ бууд болон ангар гарагийн нөлөө орж ирж байна. За тэгэхээр бууд ангар гарагийн нөлөө орж ирж байна гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр энэ 21-ээс 11 сарын 4 хүртэл энэ хугацаанд бол санаар харах юм бол ажил мэргэжлийн сэдвийн хүрээнд мэдээлэл хурдан дамжуулаад эсвэл хурдан бичиг цасны ажлуудаа хийгээд хурдан тийм хурдан шаламгаа бүх ашуудыг зохицуулах үе байна. Эсвэргээрээ сөргөөр харах юм бол ажлаас үүдэж ийш тийшээ явах явцдаа гэмтэж бэртэх ч юм уу эсвэл жоохон хүн хэцүү явдалтай байх. Эсвэл ажлын газрын хүмүүстэйгээ муудалцах эрсдэлтэй байж бас болох юм а. Тэгэхээр энэ үед жоохон болгоомжлоорой. Ангар гарагийн нөлөө нь ажлын газрыг чинь жоохон 50 биш чимээтэй засвар хийж байгаа болооч тэр өсөл хүмүүс нь хэрэлдээч тэр үедээ ямар нэгэн балар тийм 50 байхгүй юм байна. Ямар нэгэн балар тийм 50 уур амьсгалын эсрэг байна. 4-р хавс болох гэр бүл оршин суудаг газар үйл хөдлөх хөрөнгө, хувийн бизнес, хувийн ажилуулдаг вебсайт, YouTube, онлайн шоп юу ч хийж болох юм. За 4-р хавсын сэдвүүдийг харцгаая уур амьсгал ямар ахыг 10 сарын 20-нд бууд гараг болон Бархав сайд гараг дөрвөлжин аспект үүсгэн. Гэхдээ 9 сарын 29-ээс 10 сарын 4-ний хооронд нөөц сууж магадгүй. Энэ хугацаанд дээр нөөц суух юм бол энэ нэрийг таатаад ажгүй байна. Өөр тохиолдолд гэрээ томруулах эсвэл гэрээ гойж чимэглэх эсвэл гэртээ эрэг таатай үйл хэрэг тохиох, ам бүл нэмэх эсвэл хамаатанд ч хүүхэд төрөх ч юм уу те энэ нь таатай боломжийн эрэг өсөлт төлөлттэй үе байна. 9 сарын 29-ноос 10 сарын 4-ний хооронд. За 10 сарын 4-нд 4-р хавс дээр буй сугуур гараг өмнөд занглаатай уулзсан 1-ээс 7-ны хооронд ямар нэгэн байдлаар гэрээ цэгцлэх, дуусгах гэрийн сэдвэн жоохон тийм нэг хаалганд ингээ хаагдаад бай гэж байгаа үе байж болно. Энэ нь гэр бүлийн гишүүн гэрээсээ явж байгаа эсвэл гэр бүлийн гишүүн өвдөж байгаа эсвэл гэр бүлийн ямар нэгэн эд зүйлсээ цэгцлээд хайж байгаа эсвэл ямар нэгэн зүйл нь эвдрээд насаа дуусгаж байгаа бас байж болох юм. Ютаж энэ өмнөд занклагийн нөлөөг хөнгөнөр харах юм бол гэрээ цэвэрлээд хуучин хувцас хаяад их цэвэрлэгээ хийж байгаа ур амьсгалаар харж болно. Сөргөөр харах юм бол энэ нь жоохон сөрөгөж магадгүй. Ютаж нэг хаалгыг хааж энэ нөлөө. За 10 сарын 7-нд бууд гараг Плутото дөрвөлжин аспект үүсгэн дэлхийн ван гарагийн нөлөө нь гэр бүлийн асуудлуудыг жоохон хүнд хэцүү болгоно. Тэгэхээр 7-оос 8-ны хооронд жоохон дарамт чахалттай эсвэл юм тийм нөхцөл байдал жоохон хүнд байж магадгүй. Энэ үед шийдвэрлэх асуудлуудтай байж магадгүй. Эсвэл гэр бүлийн гишүүн өвдөх ч юм уу те. Энэ нь жоохон тиймхэн үе байна ялцчихгүй. За 10 сарын 8-нд сугуур гараг 4-р хавс дээр буй сугуур гараг Бархав сайд гарагтай секстэл аспект үүсгэн 5-аас 11-ний хооронд гэр бүлийн сэдвийн хүрээнд эрэг таатай өсөлт тэлэлттэй байна. Уур амьсгал дайжгүй байна. Гэр бүлийн гишүүн өвдөжсэн бол ангадаад илаарших боломжтой тийм дайжгүй цаг үе байх болно. Ямар нэгэн үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ч юм уу эсвэл ямар нэгэн хувийн бизнестэй холбоотой гэрээ хэлцээрээ гэдгээр 10 сарын 20 болон 8-ны өдрүүдэд Бархав сайд гарагийн нөлөө орж ирсэн өдрүүдэд хийгээрэй гэж зөвлөе. 10 сарын 11-нд сугуур гараг
санчир гарагтай эсрэгцэн 8-аас 13-ны хооронд та хариуцлага өрнө. Хүнд хэцүү саад бэрхшээлтэй төвчих шаардлагатай үйл хэрэг тохион эсвэл гэр бүлийн гишүүн чинь тусламж шаардлагатай та асран халамжлаад эсвэл та гэрийнхээ хоол хүнсийг авах шаардлагатай ч юм уу те эсвэл та ямуутаас нэг тийм эцэг их шиг том үүрэг өрөөл танд оногдно. Эсвэл өөр тохиолдолд санчир гараг нь гэр бүлийн тэр эсвэл орчин суудаг газар асуудлуудтай таныг хөндөрүүлээд олдуулах зэргээр нөлөөлж бас болно. За 20 болон 24, 26-ны өдрийн аспектуудад бол ангараг гараг, бархасаад гараг, санчир гараг үгийн нөлөөнүүд бүгдээр орж ирж байна. Тэгэхээр 14-өөс 29-ны хооронд бол ангараг гараг нь ингээд чимээтэй ассан урамсгалтай байлгаад бархасаад гараг нь эрэг таатай өсөлт тэлэлттэй болгоод 10 сарын турш ер нь бархасаад гарагийн нөлөө 3 удаа орж ирж штэ. Тэгснэ 26-нд санчир гарагийн нөлөөс дахиад орж ирээд. Тэгэхээр ерөнхийдөө 14-наас 29-ны хооронд маш их тийм үйл явдлууд ээлжлэн гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ урамсгал нь 4-р хаваас гэр бүлийн оршин суудаг газрын сэдвүүд нь бол айгүй замбрааг байгаа юм байна. Энэ 10 сар бол сайн муутай шийдвэрлэх асуудал ихтэй. Тэгээ учир нь яг юу вэ гэхээр 9 сарын 21-нд хэртэл толсон таны 4-р хавас дээр. Тэгэхээр хэртэлтийн нөлөө цаашдын 6 сарын турш үргэлжлэнэ. 9 сарын 21-ээс хойш ихрийн асаанантай хүмүүс 4-р хавсын сэдвийн хүрээнд маш том өөрчлөлтөд тулгарсан. Гэрээсээ нүүсэн ч юм уу эсвэл гэр бүлд ямар нэгэн өөрчлөлтүүд гарч ирсэн тэрний үчиж олно. Тэгэхээр энэ хэртэлтийн нөлөө жоохон ингээд генетик шинжлэгдсэн нэрэг учраас жоохон тийм chaotic байгаа уу яахгүй юу. Тэгэхээр 10 сард энэ гэр бүлийн асуудлын 4-р хавсын сэдвүүд бол маш ихээр хөндөгдөж байна. Засвар хийж байгаа ч юм уу эсвэл гэрээ томруулж байгаа ч юм уу эсвэл гэртээ тийм 50 мөнгө гэхээсээ илүү маш олон үйл явдлууд өрнөж ингээд ойлгочхороо энэ бол хэртэлтийн нөлөө юм шүү. 10 сарын 30-нд буд гарыг Юранустай эсрэгцэж जैन. Тэгэхээр Тэнгэрийн ван гарагийн нөлөөнөөс үдэж 29-аас 31-ний хооронд оршин суудаг газар гэр бүлийн нөхцөл байдал гинтийн таамаглаагүй байдлаар өөрчлөлт тохиох боломжтой. Нөхцөл байдал нь өөрчлөгдөж болно. За 2-р хавас болох мөнгө санхүү, хувийн санхүү, амжиргааны зардал, хоол хүнс, эд материал гэх мэтлэн сэдвийн хүрээнд уур амьсгал ямар ахыг харцгаая. Ерөнхийдөө 10 сар нь мөнгө олох боломжтой, эсвэл мөнгө олох боломжуудаар дүүрэн жоохон материаллог байх боломжтой таатай дайггүй эерэг байна. Мөнгөний хувьд ихний асаанантай хүмүүсийн 2-р хавасыг эрхшээгч нь мэлхийн орд буюу сар юм. Тэгэхээр сар хурдан хөдөлгөөнтэйгээр алдартай. Тэгэхээр энэ дээр дурдсан өдрүүд нь сантай муутай өдрүүд нь санхүүгийн хувьд хэлбэлцэлтэй өдрүүд юм шүү. Давхцаж буй өдрүүд нь сармаг сантай муутай гэдээ ойлгочхороо ямар нэгэн чухал болтон авалт хийж байгаа бол эерэг өдрүүдийг сонгоорой. Ерөнхийдөө бол энэ жилийн 6 сараас хойш дараа жилийн 6 сар хүртэл таны мөнгөний хавас дээр бархасаад гараг ирсэн байгаа учраас энэ нэг жилийн турш эд баялаг ихтэй мөнгөтэй хоол хүнстэй материаллог жил болж өрнж байгаа шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол орлого орж ирэх юм бол хадгалаарай. Бархасаад гараг 2-р хавас дээр ирэх үе бол 12 жил нэг удаа тохиодог учраас энэ хугацаанд хамаагүй олцсон хэрээр үрээд ах юм бол тэгээд байнга юм байхгүй шүү. Ер нь бол хувийн туршлагаас хэлж байна. 10 сарын 2-нд бархасаад гараг буд гарагтай дөрвөлжин аспект үүсгэн 9 сарын 29-нээс 10 сарын 4-ний хооронд мөнгө санхүүгийн хувьд хөдөлгөөнтэй орлоготой зарлагтай тийм хадгалах гэхээсээ илүү хөдөлгөөнд орно мөнгө нь. 10 сарын 8-нд бархасаад гараг сугар гарагтай sextile аспект үүсгэн 5-аас 11-ний хооронд мөнгө олох боломжтой, орлого олох боломжтой байна. Хувийн бизнес эрхэлдэг бол энэ үед 5-аас 11-ний хооронд сайн хастал хийхийг зөвлөж байна. За 10 сарын 17-нд бархасаад гараг нартай дөрвөлжин аспект үүсгэн 14-наас 21-ний хооронд их хэмжээний зарлага гаргах эсвэл ямар нэгэн тансаг зүйлд ингээ мөнгө өрөх тийм мөнгө шатж байгаа ур амьсгалтай биш үү нарны нэргээс үдэж. За 10 сарын 24-нд бархасаад гараг буд гарагтай гурвалжин аспект үүсгэн 21-ээс 28-ны хооронд мөнгө басал эргэлтэнд орж ийн. Тэгснэ 28-нд бархасаад гараг ангараг гарагтай гурвалжин аспект үүсгэж байна. Мөнгө их шатж ийн. Зарлагтай байна. 22-наас 11 сарын 3 хүртэл. Ерөнхийдөө урт хугацаанд харах юм бол яг 14-нөөс сарыг дуустал мөнгө ихээр зарлагдж байгаа харагдаж байна. Ганц орлого орж ирж байгаа үе нь 10 сарын 8-ны аспект байна да. За тэгэхээр амжилт хүсье миний чаналыг дэмжих хүсэж байвал энэ доор description хэсэг дээр миний дансны дугаар байгаа. Тэгээд кофений мөнгө илгээвэлж болно, илгээхгүй байсан ч болно. Тэгээд илгээвэл баярлна гэхгүй юу. За. Дараа 11 сарын forecast-аар үзье. Тэгээд like, subscribe дарахгүй ч гэсэн болно. Бас дарсан ч болно. Өөрөөсөө мэддөө. Bye bye. Өөрөөсөө мэддөө. Bye.